Яатад утайд байдаг бүх юм манай газар байдаг. Гүмэнд байдаг бүх юм өөр хангамын төхнөд байдаг. Тэгэхээр нэг газрыг одоо ард цагаан утайг нэрлж байж өөр хангамын төхний хийдий аргум гэж одоо нэрлж өгсөн байна. Тэгвэл өнөөдөр манайхан Чингисийн зуртай атган хадрадаг явнаар сачаад утай гүмбэрнэ яваад байгаа. Тэгвэл өнөөдөр эх оронд маань утайч байдаг юм байна, гүмч байдаг юм байна. Энийг мэдэж явдаг юм да, мэдэхгүй явдаг миний мадар тамаа. За ингээд Засгийн газрын төвшинчдэр говийн бүсийн бүсчлэлийн хувьд бол говийн бүсийн аялал жуулчлалыг бол археолог, палеонтолог дээр тулгуурласан шашин соёлын аяллаа одоо нөөц байна гэж үздэг. За энийгээр болвол ерөнхийдөө бас дорногов, өмнө говь, дунд говь, говь сүмбэр ялгаа байхгүй юм нь бол шашин соёлын аялал бол нэлээд төлхөө явдаг. Тэр энэ говийн арга толгод тэр ахуй амьдрал байгальтайгаа ингээ харьцаж байгаа тийм энэ хүлээс би өөрийгөө олж магадгүй одоо энэ бужигнсан одоо дэлхийн ертөнцийн хэвлэл мэдээллийн юм те одоо завгүй ийм ертөнцид жуулчид одоо иргэд говийн нэг сайхан талд ирээд гинт нэг зогсолт аваад өөрийгөө нэг танин мэдэх те майндфулнес хийх бясалгал хийж төр зураг өөрийнхөө энергийг авах ийм боломжтой газар ягаад байхгүй гэж. Говийн бүсийн хөгжлийн өргөтгсөн хуралдаан руу залуус маань анхаарлаа хандуулж өөрсдийн боломжоо олж хараасай. Тэгээд манай говьор зочлон ирээрээ. Өдрийн минь сайн байцгаана уу? За өдрийн минь. За За тэгэхээр өнөөдрөөс эхлээд бүсчилсэн хөгжлийн хүрээнд хийгдэж байгаа. Тэ? Контентууд аялал жуулчлал гэдэг сэдвээр эхэлж байна. Үүн түрүүнд та өөрийгөө танилцуулаад явчихаа тий. За намайг анхааран пүрв гэдэг. За би их говийн хөгжил орон нутгийн өмчт, хөгжлийн гарц орон нутгийн өмчт өдрийн газрын захирлаар ажилладаг юм байна. За намайг Гантумраа Огтой Ганбаатар гэдэг хилэнц төр оператор компани захирал. Миний хувьд бол хошооны үйл ажиллагаа эрхлэгч Донгоовт амьдардаг залуу эмэгтэй Эрдэнэ сувд гэдэг. Тэгэхээр гурлаа бүсчилсэн хөгжлийн хүрээнд зөвхөн Донгоовын гэхгүй говийн бүсийн аймагуд ер нь ямар хуу явж байгаа юм те бидний алдаа оноо юу байгаа юм цаашдаа бүсээрээ яаж ажиллавал одоо эдийн засгаа солонгоруулж аялал жуулчлалаас илүү их орлого бүс нутагтаа авчрахын гэдэг сэдвээр яриа өрнөдлөгээ сууж байна. Тэгэхээр Монгол Улсын засгийн газраас 2050 гэдэг нэг том алсын хараа бодлогын бичиг баримт гарсныг бол бүгдээр мэдж байгаа. Тэгээд энэ алсын зураглалаас гадна засгийн газрын бодлогын хүрээнд за бидний мэдж байгаагаар аялал жуулчлалыг дэмжих жилүүд зарлагдсан. Одоо Welcome to Mongolia гэсэн тийм хөтөлбөрүүд бас зарлагдсан байж байгаа. Тэгэхээр сүүлийн үед бол бид нар яг энэ төрийн томоохон алсын хараадаар ирчихсэн стратегийн төлөвлөгөө, ойрын төлөвлөгөөнүүдээр бол төр аялал жуулчлалыг бол бас тэргүй игнэнд авч үзэж байгаа нь бол хэвлэл мэдээлэлээс арсан ч гэсэн бас ойлгомжтой байгаа гэж бодож байна. Энд бүссэн хөгжлийн одоо хүрээнд бол говийн бүсийг ерөн цаашдаа яаж хөгжүүлэх юм? Ялангуяа бид нар чинь бол говийг харахаар бол нэг уул уурхай тэ гэж ингэж хардаг. Тэгээ энүүгээр л одоо эдийн засгаа хөгжүүлэх юм байна гэж хардаг гэсэн бол одоо бид түүнээс дахиад цаашлаад хөдөө аж ахуй аялал жуулчлал гэсэн томоохон нөөцүүдээ илүү одоо тэрний бодлоготойгоор хөгжүүлэх шаардлагатайг бол хаана харж хувийн хвшлэн харсан байна. Тэ аялал жуулчлалын салбарынхан тэгээд оролцогч талууд төрийн бодлогын зүгээр ч гэсэн харсан байгааг бол эндээс харж болно. Ерөнхийдөө говийн бүсийн аялал жуулчлал гээл тэгэхээр энэ Донгоовт бол хамрын гэлтэй. Өмнө говь руу явхаар одоо хаашаа явдгийг би сайн мэдэхгүй байгаад. Дунд говь гэх юм бол одоо цагаан сураг ингээд явчихдаг тий. Тэгэхээр би тэд яг одоо ингээ хамрын эд дээр сууж штэ тий. Тэгэхээр
танаас асуулт хамгийн хийдийн аялал жуулчлал одоо яг ингээд ямархуу одоо нөхцөл байдалтай байгаад байгаа юм. Тэ аялал жуулчлал нь одоо хаанаас жуулчид ирээд байдгийн ч юм уу те хичнээн одоо жуулчин хүлээж авах бид нөөц баацтай юм гэдгээс яривал. За ер нь бол яг хоо сая одоо манай хэллээ засгийн газрын төвшинчдэр говийн бүсийн бүсчлэлийн хувьд бол говийн бүсийн аялал жуулчлалыг бол археолог, палеонтолог дээр тулгуурласан шашин соёлын аяллаа одоо нөөц байна гэж үздэг. За энийгээр болвол ерөнхийдөө бас дорногов, өмнө говь, дунд говь, говь сүмбэр ялгаа байхгүй юм нь бол шашин соёлын аялал бол нэлээд төлхөө явдаг. За манай Дорногов аймгийн хувьд бол хамрын хийдийн аялал жуулчлал нь бол шашин соёлын аялал энэ бол нэлээд түгээмэл явагдаж байгаа. Дотоодын болон гадны байгууллагуудаас бас гадаадын байгууллагууд бол энийг сонирхож зорин ирдэг гол одоо газрын маань аттракцны маань нэг байна. За энд бол ерөнхийдөө одоо буддын шашин голдог учраас буддистууд болон Оросын одоо халимаг брэдийн буддистууд Япон солонгосчууд голчлоо ирж байна. За говийн аяллаа маршрутаар одоо яг баруун талаараа бол өөр хангаа говь, Баян хонгор говь алтай гэдэг өмнө говь, дунд говь гэдэг ингээд орж идэг. Европод говийн бүсийн аяллыг сонирхож байдаг. Энэ хүрээнд бол энэ маршрутад одоо Дорноговыг оруулж Дорноговын ялангуяа одоо өмнө говьор дамжиж эргэлийн зоо сүүхэнд хамрын хийд гэсэн энэ маршрутаар орж ирэхийг бол энэ маршрутыг бол бусад одоо тур оператор компаниудад танилцуулж ажил явагдаж байна. За тэгээд дээр нь яг манай Дорноговын аяллаа одоо аялал жуулчлалын одоо бол яг оргил үе байдаг. Энэ бол одоо тухайн цагаан сараас хойш шашин мөрөглийн аялал явагдаад үргэлжилж явж байгаад одоо 5 сард одоо сакура буюу энэ домогтой холбоотой аривчаа хотын шавийнх нь одоо тарж өгсөн гэж ярьдаг. Бэлгэлсэн энэ одоо 108 агууд нь цэцгэлдэг сакураг үзэхээр дотоодын одоо жуулчд бол асар ихээр ирдэг. Яг энэ аяллахын оргил үе одоо болж байна. Одоо ингээд тур операторууд байгуулагдаад тэгээд юу гэдэг говийн бүсийн одоо бусад аймагуудаас ирж байгаа говийн одоо аялал жуулчлалын маршрутын ингээд нэг ингээ ороод хамрагдаад явна гэдэг чинь тий. Тэгэхээр дид бүтцийн хувьд ер нь ямар хуу байдیں۔ Ямар замаар тий автозам байд юм уу, төмөр зам байд юм уу, агаарын одоо энэ нисээд ирд юм уу, ямар байдлаар дид бүтцэн шийдэгдэж байгаа юм бэ? Говийн бүсийн ер нь нийт аялал жуулчлалын гол одоо дид бүтц бол мэдээж бид нар орой замаар байгаа. Дээрэс нь яг Дорногов аймаг, Говь сүмбэр аймагуд бол төмөр замд холбогдсон учраас төмөр замын одоо маршрутууд бас энэгээр жуулчдыг хвчлэн ирж байна. За өмнө говь дээр одоо бас энэ оноос эхлүүлээд бас агаарын тээврийн одоо ийм одоо цэгүүдийг бол бий болгож байна. Цаашлаад энэ говийн бүсүүд дээр зөвхөн одоо газар тээврээс гадна агаарын тээврийг хөгжүүлэхээр засгийн газраас бодлого барьж байгаа ч гэсэн бас энэ тээврийн одоо логистик дэд бүтцийг сайжруулахад нэлээд томоохон хүч нөлөө үзүүлэх болов гэж ингэж харж байгаа. За автозамын төслүүд ч гэсэн бас нэлээд явж байна. Бидний хуучны ярьдаг нөгөө мянганы замаас гадна томоохон бүтээн байгуулалтын одоо автозам, төмөр замын бүтээн байгуулалтууд бас явагдаж байгаа. Энэ одоо аялал жуулчлалыг хөгжүүлэхэд нэмэртэй дэд бүтц болж чадна гэж ингэж харж байгаа. Мэдээж говийн ялангуяа ингээд хөдөө орон нутгуудаар одоо Монголд аялахад гадаадын гэлтгүү дотоодын жуулчлалчдад ч гэсэн хамгийн бэрхшээлтэй асуудал нь бол одоо энэ зам харгуу те ирж очихын ая тухны асуудал байгаад байдаг шүү дээ те. Зам харган одоо манай Дорноговын хувьд бол ийм бас нэг боломж байдаг. Энэ нь бол одоо бусад аймагуудаас давуу тал нь бол Европ Азийг холбосон төмөр зам явж байна. За мөн авто зам явж байна. Тэгэхээр бид нар эндээ түшгэлсэн одоо хоёрд нь би нэг 3 маршрут ярмаар байна л да. Энэ нь болохоор юу гэхлээр зэрэг Дорногов аймаг руу ирж байгаа энэ одоо аяллаа маршрутууд нь бид нар тур оператор компаниудад зохион байгуулад ингээд явахдаа ч гэсэн говийн бүсийн аяллыг хийхэд бол өмнө говь, Дорногов, дунд говь гэдэг ингээд энэ 3 аймгийг холбосон маршрутыг бол заавал одоо 3 аймгаа үзүүлэхээр тойруулж зохион байгуулах. Энэ нь бол нэг 7-аас 14 хоногийн аяллаа маршрутууд явж байгаа бол энэнд Дорногов аймгийн одоо хамрын хийдийг заавал үзүүлдэг байх. Ийм л төлөвлөгөөг оруулж өгөх юм бол Дорноговын аялал жуулчлал гэхээс илүү говийн бүсийн бүтэн одоо тийм ээ бүгдийг үзэх энэ аялал маршрут нэгдэх гэдэг. Хоёрдугаарт нь болохоор
зүүн бүсийн аялал жуулчлал буюу Хинти Дорнот Сүхбаатар гэд буцаад байдаг. Энэ бол одоо Сүхбаатар аймгаас Дорногов руу ирж Дорноговыг бас сонирхох. Зүүн талаараа ч тойрдог, баруун талаараа ч тойрдог. Дорногов дээр одоо ирж буцдаг ийм хоёр талын чиглэл байхаа байна. За нөгөө нэг юу нь болохоор төмөр зам ашиглаад бид нар одоо төмөр замтайгаа холбогдоод төмөр замын дагуух одоо энэ Говьсөнбөр аймагтайгаа хамтраад Говьсөнбөр Дорногов чиглэлийн маршрутуудыг үзүүр үйлчилгээнүүдийг үзүүлдэг. Бид нар өнөөдөр хамрын хэдийг нэг өдөр үзээд буцдаг бол одоо бид нар энэ жилээс манай холбоочтой манай аялал жуулчлалын байгууллагууд ч тэр нэгдээд төлөвлөгөө гаргаад аймгийнхаа бүх одоо маршрутуудыг аймгийн төв дээр ирээд хонсон бол та манай Нүдэнгийн хэд одоо цагаан талын агууг үз. Алтан ширээ рүү яваа та бүхэн одоо Сэнжит таадыг үз. Дэлгэрхэд очиод Цанжийн чулууг үз. Манай энэ одоо баруун урд тал руу одоо тийм ээ тэр эргэлийн зоо гэдэг одоо гайхамшигтай археолог палеонтологийн чиглэл юм байна. Тэр Сүхэнти ой гэдэг чулуудсан мод тэр эртний дун хясаяас одоо тийм ээ байгаль дээр ингээ байж байгаа. Энэ болгоныг ингээд бид нар нээхийн тулд одоо юм чсан ажиллаа эхлүүлэл явж байна. Ер нь бол энэ 2025 оныг бол бас манай аймаг байна бас дэмжиж өгч аялал жуулчлалыг дэмжигчил болгосон биднэрт бас маш их өрөөгөө өгж байна. Нэг хоёрдож одоо энэ говьмсын энэ одоо бүсчилсэн хөгжлийн уулзалтыг Дорногов аймагт хийж байгаа энэ боломжит нь бид нар энэ орон нутгаа таниулах, орон нутгаа сурчлах энэ боломжийг нээж өгч байна гэж харж байгаа учраас бид нар энэ дээр бол одоо бас аялал жуулчлалын бизнес эрхлэгчлээ төлөөлөө бид нөө бүрэн одоо энэ жил бол нэлээд олон юмыг нээх зорилготойгоор ажиллана гэж бодож байна. Ер нь бид нар бас ингээ аялал жуулчлал ярихаар бас хүмүүс хоёр тал бол нэг нь бол маш сайн дэд үтс хэрэгтэй. Томоохон ийм зогсолборууд гаргах хэрэгтэй гэж ярьж байгаа. Тэгээ энэ бол цаг хугацааны хувьд бол нэлээд хөрөнгө мөнгө шаардсан ийм одоо зүйлүүд байгаа тийм. Тэгэхээр бид нар энэ үе шаттайгаар одоо төрөөс нэлээд сайн бодлого барьж явахаар ингэж төлөвлөж байгаа. Биднэрт одоо байгаа нөөц дээр тулгуурлаад илүү энэ аялал жуулчлалыг одоо хөгжүүлэх дээр нэгдүгээр замаа, нэгдүгээр үе шатаа гэх юм уу? Хархан зүйтэй юм шиг надад санагдаж байгаа. Манад одоо дэлхийд хаач байхгүй нүүдэлчин соёл иргэншил одоо өв үлэмжил одоо хүртэл хадгалагдсан хэвээрээ байгаа энэ үнэт зүйлээ бол цааш нь ингээд илүү таниулаад хадгалах нэг өсөндө говийн айл гэдэг юм уу те говийн одоо ийм ахуй соёл за дээр нь бол бидний одоо бит бус өвд бол өөрөө бас энэ аялал жуулчлалын томоохон бүтээгдэхүүн болж байгаа. Тэр утгаараа бид нар энэ бүтээгдэхүүн аялал жуулчлалын бүтээгдэхүүн хөгжүүлэлтийг бол нэлээд өргөн царвартай харж ингэж хөгжүүлэх одоо шаардлагатайг бол тэс бас харж болно. За Баян хонгор ингээд дунд говьсөнбөрийг дамжсан томоохон говьуд байгаа. Энэ одоо онцлогуудаа ч гэсэн бид нар бас нэлээд сайн харуулж палеонтолог за дээрээс нь одоо бид нар доктортой аялал жуулчлалыг ч гэсэн бас энд орхигдуулж ерөөсөө болохгүй. Говьд одоо хаанч аялал жуулчлал явж байгаа бидний хамгийн чухал юм бол байгаль орчинтойгоо ээлтэй ийм байдлыг бол номер 1 одоо зочмаа болгож явах хэрэгтэй. Тэгээ манай Дорноговын аялал жуулчлалынхны бас нэг тавьж байгаа томоохон зүйл бол бид нар энэ доктортой аялал жуулчлал байгаль орчинд ээлтэй аялал жуулчлалын концепцийг одоо бүхий л одоо хөтөлбөр маршрут дээр заавал баримталж явах хэрэгтэй юм байна. Энэ монголчуудын эртнээсээ өв уламжилж ирсэн юуныг нь зан одоо суртахуун ёс зүйтэй хамт хүүхдтэй хамт холбож энэ аялал жуулчлалыг хөгжүүлэх шаардлагатай юм байна гэдгийг бид нэр харж байгаа. Үүний нэг томоохон төв нь бол яалчгүй Дорногов аймгийн энергийн төв. Ингээ хотготын энэ одоо өөрийнх нь одоо бас бүтээсэн энэ гайхалтай өв уламжлалуудыг ч гэсэн тэр аялал жуулчлалынхаа бүтээгдэхүүнд зарчмаа болгож явах нь зөв юм байна гэж харагдав. Тэгэхгүй яг Монголын нүүдэлчд угаасаа л одоо тийм анасаа л ахуйн ингээд байгаль орчинтойгоо зохицоод тий одоо ногоон гэж яриад байгаа бидний одоогийн ийм стил штэ тий бид өөрсдөө байгаль орчноо хамгаалж яг ингээд байгаль орчин дөрвөн уйлралдаа зохицож нийцэж тийм хоргүй амьдарч ирсэн ард түмэн тэгэхээр энэ ногоон аялал жуулчлалыг энэ нүүдэлч ахуйгаа хослуулж харуулна гэдэг чинь айгуу сонирхолтой санагдлаа. За тэгээд говийн бүсийн аймагуудтай одоо хэрхэн уялдаж ингээд ажиллахаа ярьлаа шүү дээ. Тэ бүсээрээ яаж хөгжих вэ ярьлаа. Тэгэхээр шинэ одоо маршрутууд гарч байгаа юм болов? За шинэ маршрутууд ямар ч байсан зохиогоод явж байгаа. Энийг бол зөвхөн Дорногов аймаг гэж бол бид нар бол харахгүй байгаа. Ер нь бол одоо нөгөө нэг
хэсэг бүлэг байхаасаа илүүтэйгээр олноороо нэгдэж том маршрут тэгээд олноороо нийлсэн олон одоо цар хүрээгээ жоохон өргөтгөж хамтаараа олноороо ингэж явах шаардлагатай гэдэг үзэж байгаа учраас бусад аймагуудтайгаа одоо хэрхэн хамтарч ажиллах уу, аялал жуулчлалын маршрутаа говийн бүс гэдэг дээр нь яаж гаргах уу тийм ээ. За энэ нэгдүгээрт хоёрдугаарт нь бас орон нутаг бүр өөрсдөө тийм ээ дотоод маршрут гэж юм одоо нөгөө бид нар чинь нөгөө нэг хүнд одоо сая ярьлаа шүү дээ та бүхэн нөгөө нэг үйлчлэгээ гэдэг тийм ээ нүүдэлчин соёл ахуйгаа үйлчлэгээ үзүүлэх гэдэг ингэж байгаа. Энтэй адилхан бид нар үйлчлэгээнүүдээ бүгдийг тодорхой болгож байгаад орон нутгийн ямар нөөц бололцоо байна гэдгээ нэгдүгээрт гарах. Тэгээд гараад ирэхээр орон нутгийн нөөц бололцоогоо аймаг хоорондоо хэрхэн хамтарч уялдуулж болох нь гэдэг юм гарч байна. Ингэж ээжээж говийн бүсээрээ одоо нэгдэж одоо аялал жуулчлал маань явагдана. Үүн дээр нэмэгдээд одоо дээрэс нь нэг том одоо чиглэл орж ирж байгаа нь хил орчмын аялал жуулчлал орж ирнэ. За хил орчмын аялал жуулчлалыг бол бас тосдны ярих бах. Хил орчмын аялал жуулчлалын энэ бол бас нэлээд том гарц, нэлээд том одоо төлөвлөлт гарч ирнэ. Би бол үзэж байгаа. Та сая ярьлаа шүү дээ ингээд маш ингээд олон хүнийг хамарсан том ингээд ажил болно гэх тэнгуут орон нутгийн ард иргэдээ хэрхэн татаж оролцуулж байгаа юм бэ те яг би залуу хүний хувьд асуухад орон нутагт амьдарч байгаа залуучуудын оролцоо энэ дээр хэр байх ёстой юм бэ тэр талаас нь бид нар сая ингээд нөгөө нөөцийн судалгаа гэдэг юм хийлээ гэлдэг жан тийм ээ бид нар эхлээд өөрсдийнхөө дотоод нөөцийг бий болгох гэдэг. Бид нар ер нь хэдэн жуулчинд хүлээж авах хүчин чадалтай юм тийм ээ. Тэгээд одоо хичнээн одоо ямар хэмжээний эвент зохион байгуулах боломжтой юм. Хэдэн саруудад маань орлого ороод хэдэн саруудад маань зогсоод байна уу гэдэг тэр эдийн засгийн тооцооллуудаа хийж хагаад тэрэндээ төлөвлөгдсөн төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа. Одоо нэгсэндээ Дорногов аймгийн аялал жуулчлал гэхэд бол 3 сараас эхлээд 6 сар хүртэл үндсэн оргил үн яваад яг одоо нөгөө ханган бүсийн аялал эхлэх үеэр говьд хөнгө болчихдог. Ягаад тэр нөгөө цаг уурын онцлогоос халуун одоо тийм ээ энэ юунуудаас цаг уурынхаа нөхцөл байдлаас болоод 7 8 9 саруудад зогсдог. Гэтэл энэ үед нь бид нар тухайн нөөцтэй тохирсон эвентүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Тэр нь одоо ингээд 8 сард гэхэд одоо аймгийн наадмаас хойш одоо Тэнгэрийн хотогт фестивал гэдэг 7 хоног үргэлжлэхээр төлөвлөж яж байна. Говийн бүсэд одоо мото сонирхогчдын талын салхи гэдэг арга хэмжээ төлөвлөсөн явж байна. 9 сарын 10-нд манай Шамбалын одоо самрын хэдийн таглага болдог. Энэ таглагыг бас энэ жил нэлээд өргөн хүрээтэй тэмдэглээд түүнээс хойш одоо Дорногов зочлох 10 хоног гэдэг бид нар эвентүүдэд зарлах гэж байна. Энэ болгон дээр бол орон нутгийн нөгөө одоо бизнес эхлэгч маань хэдийн нөөцтэй байна. Түүнийг одоо дахин нэг төлөвлөлт хийгээд улмал нэмэгдүүлэх талаас нь дэмжиж ажиллах хэрэгтэй. Байршуулах хэрэгсэл худалдаа үйлчилгээгээ нэмэх тусам энэ орон нутгийн иргэдийн ашиг орлого улам нэмэгдэнэ. Тэрэнд нь тулгуурласан бид нар эвентүүдийг тогтмол аль үед нь хийж болохоор тэр үе болгон дээр нэмж хийж өгöd байх тусмал одоо орон нутгийн бизнес эрхлэгч нар орлого ашиг орлоготой байна. Орон нутгийн бизнес эрхлэгч нар ашиг орлоготой байснаар эдийн засгийн хөгжилд өрөөгөөж өгнө гэж үзэж байна. Дээр нь нэмээд бид нар оролцоо гэдэг дээр юу гэж харж байгаа гэхээр зөвхөн одоо бид нар аялал жуулчлалыг нэг юм одоо юу гэдэг жуулчны баазуудаараа төсөөлөх юм уу те эсвэл одоо зочид буудал зоогийн газараараа төсөөлөхгүй. Сая нэлийн том хүрээнд нэлээд шүү дээ худалдаа үйлчилгээ гэдэг те дээрээс нутгийн иргэдэд түшүүлсэн аялал жуулчлал гэдэг юм заавал бид нар ярих хэрэгтэй. Яг тэр говийн ийм сайхан арга тоологдод дунд байгаа өв соёлоо тэгээ явж байгаа энэ одоо иргэд өөрсдөө аялал жуулчлалын үйлчлэл үзүүлэгч нар болж байгаа. Тэгээ нэг бид нар бол нутгийн иргэдэд түшүүлсэн аялал жуулчлал гэдэг нэрлэл нэтаж гэж нэрлэдэг шүү дээ. Тэгээ энэ чиглэлээр ч гэсэн бид нар төлөвлөгөө гаргаад за яг говийн нэг айлд очиж сонирх юм те. Тэр нь одоо ямар ахуй одоо соёлтой юм түүнийг нэг бодтоор нь мэдрэх боломжийг жуулчдад нэгдүгürt үзүүлэх ийм боломж байна. Тэгэхээр манай одоо говьд байгаа одоо энэ нутаг орны эзэн болоод ингээд сууж байгаа малчид маань ч гэсэн өөрсдөө нэмэлт орлого болоод аялал жуулчлалын одоо бүтээгдэхүүн нийлүүлэгч ийм болох боломж бол байгаа. За энэ чиглэлээр бид нар бол бас мэдээлэл сурчлагын ажлуудыг бол эхлүүлээд ингээд явж байна. За хоёрдугаарт нь бид нар говийн аялал жуулчлал ер нь аялал жуулчлал гэж юу юм? Жуулчин гэж хэнийг хэлэх үү гэдэг нэг юм одоо соёлын боловсрол байна шүү дээ. Энийгээ сайжруулах шаардлагатай байна. Нэгсэндээ дараагийн шатандаа гаргах. Бид нар жуулчид гэж хэнийг харах уу гэхээр за нэг гадаадын хүн хардаг ч юм уу те. Эсвэл одоо юу гэдгийг эсвэл заавал нэг юм Европ хүн байх хэрэгтэй гэдэг юм уу. Ингээд нэг юм тогтсон ойлголтууд олон байна л та тийм. Түүнийг нь бид нар илүү өргөн хүрээнд
соёлын аялал жуулчлалын боловсролыг нэмэгдүүлэх хэлбэрээр явах шаардлагатай байна гэж харж байгаа. Үүний тулд говьд байгаа энэ аялал жуулчлалд оролцож байгаа бүх оролцогч нар залуучууд бид нар энэ аялал жуулчлалын талаарх ойлголт мэдлэг, дээрээс нь орон нутгийнхаас талаарх энэ одоо үнэт зүйлүүдийг түүх соёлоо мэдж өөрсдөө бүгдээрээ тайлбарлагч гайдууд болох ийм одоо ураг тавиад байгаа. За одоо ингээ юу гэдэг юм. Яг энэ нутгийн үүх түүхийг харуулсан ийм одоо сонирхож байгаа хүмүүс зориулсан ивент арга хэмжээ зохион байгуулаад тэнд ингээ хүмүүс ирээд мэдээлэл олж аавна. Тэндээс зарим нь бүр гайд болоод хөтөж болмоор байна. Залуучууд одоо зуны амралтаараа ирдэг шүү дээ. Ирээд нэмэлт орлого олох боломжтой. Манай одоо энэ гайдын хөтөлбөрт цаашаагаа ингээ хамрагдах боломжтой ч гэдэг юм уу. Энэ хэлбэрээр одоо залуучууд за иргэдэд оролцоог нь хангах боломжууд бол нэгдэж байна гэж ингэж харж байна. Хүн болгоны л ингээд оролцоо яг тэгш бүрдчихэж те юу гэдгийг буух буудал нь баазан байгаад тэр нэг тодорхой стандарттай байгаад хоол унд сайхан байгаад те одоо юу гэдгийг 0 ариун цэврийн асуудал нь шийдэгдээд за дээрэс нь ингээд ирээд худалдаж аваад явах бүтээгдэхүүн ингээ үйлчлэгээ нь хүртээмжтэй болчих юм бол энэ аялал жуулчлалыг цогцоороо хөгжих гээд байна шүү дээ тий. Тэгэхээр одоо говийн бүсэд мал ахуйгаа маллаад амьдарч байгаа малчид тэгээ одоо шинэ хоршоо хөдөлгөөнгээд нэлээд олон хоршоод бол гараад бүтээгдэхүүн үйлчлэгээ эхнээсээ дэлгэрээд сайхан ажил нь бол сайхан явж байгаа юм билээ. Тэгэхээр тэр хоршоодууд бол хэрхэн оролцох юм бэ? Тэдний оролцоог одоо юу гэж харж байгаа юм? За энэ нь бол яг юм аялал жуулчлал дээр нэг юм ярьж байгаа. Тэр нь бол яг ингээд бүгд уялдаа холбоотой. Хоорондоо бие биенээ тэнцсэн. Тэгээд одоо сумаасаа эхлээл явна шүү дээ тийм ээ. Сумынхаа хэмжээнд, аймгийнхаа хэмжээнд, бүсийн хэмжээнд, улсын хэмжээнд явагдана тийм ээ. Бүх юм төлөвлөгдсөн байх хэрэгтэй. Одоо ингээд бид нэр тухайн жилийнхээ дараа жилийнхээ төлөвлөгөөг өмнөх жил нь ярьсан байдаг. Угаасаа бид нар улсын хэмжээнд зохион байгуулагдах ажлын төлөвлөгөөг 10 сард одоо төлөвлөгөөгөө гаргацсан байна. 2026 оны 5 сарын тэдний өдөр Дорноговт тим урлагийн тоглолттой гэдэг нь урд жил нь төлөвлөгдсөн байх хэрэгтэй. Дорноговын одоо тийм Дорноговын тэр суманд тийм ээ 7 сарын тэдний өдрийн хооронд тодорхой тийм ээ тэмээн одоо жин тех ийм аяллаа хөтөлбөр байгаа хийгднэ. Жилийн өмнө зарлцсан баг. Ийм л одоо урьдчилсан төлөвлөгөөгөө гаргаад одоо тэнд одоо үзэсгэлэн худалдаа зохион байгуулна ч гэдэм юм уу тийм ээ. Тим төлөвлөгөөгөө урьдчилаад өмнөх жил нь гаргачихл юм бол тэрэн дээр нөгөө тур оператор компаниуд ажиллаад энийг тодорхой ажил болгож байна. Тэр тэмээн жинд чинь бид нар дараа жилийн тэдний өдөрт чинь тэдэн жуулчинтай очиё гэж захиалга өгч байна. Тэр жуулчдыг ирэх одоо захиалга хийгдэхлээр зэрэг тэр тоглолтыг чи үзье гэсэн тэр захиалга хийгдчихэд ирэхэд энэний дагуух нөгөө нэг буудлын үйлчлэгээ, хоол үйлчлэгээ бүх юмнууд нь дагалдаал явагдана. Энэ үеийн одоо хүн төвлөрөхөөр томоохон хэмжээний эвент байх юм бол тэн дээр нь одоо нөгөө хоршоологчид, нөгөө жижиг дунд үйлдвэр эвлэгч тэднийхэн бүтээлүүдийг тавиад байж байгаа. Ингэж ээж би бинээ ингэж ажиллаараа, салбараараа нэгэсэндээ бид нар нөгөө хэмжиж чадахгүй бол хөгжихгүй гэдэг шиг. Тэгээд таны хэлдэг нөгөө бид нар энэ олон ийм оролцогч талбар системүүдийг яаж хооронд нь уях вэ гэхээр юу болох нь тодорхойгүй. Хаана хийх нь тодорхойгүй ч гэдэг юм уу. Ийм тодорхойгүй байдал бизнес эрхлэгч нар төлөвлөхөд одоо саад бэрхшээл учруулж байна шүү дээ. Жишээ нь одоо юу гэдгийг одоо хөвсгөлийн мөсний баяр ч гэдэг юм уу те. Эсвэл одоо баян хуулгийн бүргэдийн баяр маш тодорхой. Тэгэхээр хамраа эдийн одоо эсвэл одоо өмнө говийн ивентүүд маш тодорхой. Тэгэхээр энэ тодорхой зүйлүүдээр бид нар бизнес эрхлэгч за би тэд нар дээр ингэж оролцох юм байна гэдэг ийм төлөвлөлтөө гаргаад оролцох боломжийг нэгдүгээр гаргаж ирж байгаа. Хоёрдугаарт бид нар ингээд цаг хугацаа төлөвлөгдөөд ивентүүд тодорхой болоод ирсний дараа юу болох вэ гэхээр эндээс бизнесүүдийн нөө синержи буюу одоо хамтын ажиллагаа зарим нь одоо кластераар ингээд хоорондоо нэгдэх гэх юм уу те. Ямар ч лээсэн томоохон ивентүүд нь ингээд тодорхой болоод төлөвлөгдөөд ирэхээр мэдээж гадаадын аяллаа сайтууд юу вэ агентуудаар тавигдаад эхлэх байх. Тэгэхээр гадны жуулчид ч гэсэн аяллаа мэдээж нэлээд эртнээс төлөвлөж байгаа учраас Дорногов руу ирэх боломж нь те мэдээлэл нь илүү хангагдаад явна гэж ойлгож болох нэ. Тэгэхээр магадгүй над шиг те хоршоо эрхлэгчид ч гэсэн тэдэн сард би илүү
одоо бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх юм бол тэнд борлуулах одоо сувг нь боломж нь бэлэн гараад ирж байгаа юм байна гэд. Дээрээс нь нөгөө зах зээлийнхаа хуулиар эргэлт нь ихсээд явхаар нийлүүлэлт маань дагаад ихсээд тэгээд ингээд илүү олон боломж гарч ирж байгаа юм байна гэж ойлголоо. Түрүү нэг дурддагдаад өнгөрч исэн хил орчмын аялал жуулчлалаа гэд. За энэ говийн бүс ялангуяа Говь Сүмбэр аймаг, Дорноговь аймаг бол ингээд юуныхаа мянганыхаа замаар холбогдоод төмөр замтайгаа ингээ хил орчмын аялал жуулчлалтаа илүү ойрхон болоод ирж байгаа юм тий. Тэгээд энэ талаар яриач. За хил орчмын аялал жуулчлал бол яг хоёр одоо улсын одоо хил залгаа хоёр одоо аймагуд хооронд эдийн засгийн хөгжүүлэлт дэмжих үүднээс 24-өөс 10 хоногийн хугацаатай визгүйгээр одоо тухайн орчинд одоо тогтоосон маршрутын дагуу аялах ийм аялал баг. За энийг бол одоо бас өмнө одоо яг энэ нэгдэх одоо төвшөнд тийм ээ бэлтгэл ажлууд бол хангагдаад явж байгаа. За өдрийн аяллаа хувьд бол бүгд хятад улсаас 11 сард туршилт хийгдээд за одоо бол бас нэг цаатлаас нь бичиг баримтын бас нэг дутуу шаардлагат нь бол бас дутуу байгаа гэж би сонссон. Тэгээд энэхүү энэ нэгдэх юм бол Дорноговь аймагт одоо маш том боломж нэгдэн бизнес эрхлэгч нарт. 90 хотод ивж байгаа 12 сая жуулчны зөвхөн 1% гэхэд 100 мянган жуулчныг л Дорноговь аймгийн нутгаар оруулаад үзүр үйлчлэгийг нь үзүүлээд хоол үйлдвэрлэл, байршуулах хэрэгслэл, худалдаа авалт энэ бүгдэнд нь үйлчлүүлэл гаргахад л энэ бол асар том зах зээл нэгдэх гэдэг. За тэгээд бид нар энэний бэлтгэл ажлуудыг бол бас тодорхой хэмжээнд бас анхаарч авч үзээд маршрутуудаа бэлтэж байна, хүлээж авах гайдуудаа бэлтгэх хэрэгтэй байна. Үйлчлэгээний газрууд маань стандартаа хангах хэрэгтэй байна. За тэгээд дээрэс нөгөө хүн тээвэрлэх, тээвэр зууж машин техникээ бэлтгэх хэрэгтэй байна гэд маш олон биднээс шалтгааллах бас бэлтгэл ажлууд хийгдэж байгаа. За тэгээд энэний хүрээнд бол сая бас бид нар бас уулзалт хийгээд яваад ирсэн. Тэгээд би нэг хил орчин бол ямар ч байсан 2025 онд нэгдээсэ гэж хүсэж хүлээж байгаа. Хэрвээ 2025 онд хил орчин нэгдэх юм бол энэ бол асар том одоо боломж нэгдэж орж ирнэ. Бас нэг юм санаа зовж байна. Тэр нь болохоор бид нар хил орчим өнөөдөр нэглээ гэхэд манай байгууллагууд хил орчмоос одоо орж ирэх тэр өдрийн буюу 3 өдрийн жуулчд ороод ирэхэд тэрнийг хүлээж авах бэлтгэл ажил хэр хангагдсан бэ гэдэг дээр бас чамлалтай. Хамгийн нэгдүгээрт нь бид нар танин мэдхүүн буюу одоо энэ нөгөө хятад хүнд үйлчлэл сурах, гадаад хүнд, Европ хүнд үйлчлэл сурах, Орос хүнд үйлчлэл сурах тийм ээ. Энэ үйлчлэгээнийхээ соёл дээр нөгөө ирж байгаа хүмүүсээ жуулчин гэдэг сэтгхүүгээр хүлээж авах, хүндэтгэх тийм ээ. Тэр хүмүүст өнөөдөр маш одоо ойлгомжтойгоор үйлчлэгээнүүдэд санал болгох, үйлчлэгээ тогтоосон хэмжээнд нь үнэлэх энэ ажлууд нэгдүгээр хамгийн чухал байна. Бид нар бас энэ нөгөө бүсчилсэн хөгжлийн хүрээнд бас энэ говийн бүсийн хил залгаа аймагуудыг энэ одоо аялал жуулчлалынхаа маршруттай тодорхой холбож өгмөр тийм санаа. Бид маршрутаа гаргаад тодорхой болоод ирэхээр холбогдоод одоо жишээ нь тур оператортай болцсон юм чинь тэд нар маань бас ингээд маршрутаа санал болгоод холбогдоод явж байгаа бах тий. Та ингээд 14-өөс 20 хоногийн визтэйгээ тэгжиж тэр одоо ингээд хил дээрээ виз нь олгогдоод явах юм уу? Одоо ингээд юуны замын үүдийн бомц дээр жишээлбэл одоо ингээд виз олох процесс бол жишээлбэл явах бах. 24 цагаас 10 хоног байхгүй. Монголын хил дээр хятад талаас нэг тур оператор, Монгол талаас нэг тур оператор хил дээр хүлээж авах. Тэр хоёр тур оператор хариуцаад тухайн аяллыг 2 хоног бол 2 хоног, 1 хоног бол 1 хоногт нь тухайн зөвхөн аймгийн одоо тийм ээ тухайн нэвтрэх аймгийнхаа бүс дотор аялуулад яг очих цэг үйлчлүүлэх газар бүгд маршрут нь тодорхой байх. Одоо энэ бүсчилсэн хөгжлийн тий анх дугаар зөвлөгөөнөөс бол ингээд стратеги бодлогын юмнууд бол би маш тодорхой болоод бидний одоо яг ингээд хийх ажил үлдэх бах гэж бодогдож байна л та хоёрын ярьж байгаагаас. Тэгэхээр энэ удаагийн одоо энэ бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөний бас нэг томоохон сэдвүүл ялчгүй аялал жуулчлалын салбар байгаа. Одоо Монголын мэргэжлийн аялал жуулчлалын одоо холбоо маань хурж ирнэ. За тэгээ бүх одоо говийн одоо аялал жуулчлалын одоо хариуцсан улсууд нь бас хурж ирнэ гэсэн ийм тооцоотой байгаа. Тэгээ бидэд бол зөвхөн Дорноговь гэхгүйгээр говийн бүст аялал жуулчлалыг хөгжүүлсэн цогцын төлөвлөгөөгөө хамтдаа гаргах. Цаашлаад энэ болгоноос одоо тухайн бүс нутаг, аймаг, тэр сум, тэгээ тухайн нутаг орнд байгаа иргэд ямар үгэж хүрдэх юм бэ гэдгийг маш тодорхой хоорондоо одоо
тохирж авах ийм л одоо бодолтой хүлээлттэй байж байна. Дээрээс нь саяны хэлдэг бид нар энэ хэл орчмын аялал жуулчлал бол зөвхөн аялал жуулчлалын салбар юм уу эсвэл яам нь ганц яам шийдчихээр ийм асуудал бол биш. Нэлээд олон талын оролцоо шаардлагатай аюулгүй байдлын асуудал байгаль орчны асуудал буцаад одоо юу гэдгийг ая тухтай байдал гэл ингээл олон юмнууд бас хамаарх учраас энэ дээр одоо мэдээж цаг аавна. Гэтэл энийг одоо маш бид нар хордуулах хэрэгтэй. Ингэж бид нар одоо уул уурхаас гадна Монгол улсад орж ирэх ордлогыг параллелээр нь хөгжүүлэх ийм боломж маань нэгдэх юм аа. Тэгээ төр бол бас тодорхой хэмжээгээр ингээд шийдлүүд гаргаад ирж байна. Хувийн хвшлийнхэн маань ч гэсэн өөрсдөө энийг хүлэмжшөөрөөд бид нар юу бэлдэх юм бэ гэдгийг ойлгоод ингээд явах талаасаа л одоо дэмжих хэрэгтэй болж байна. Бидэнд ийм боломж байгаад байгаа юм байна тий. Магадгүй юу гэдэг говийн бүсийг ингээ харуул бид нарт одоо дунд говийг түшиглсэн одоо палеонтологийн нөөцийн түшиглсэн тэр чиглэлийн аялал жуулчлал байгаа юм байна. За дорн говьт бол жишээлбэл одоо Аривжаа хутагтынхаа одоо энэ үлдээсэн их тий өвийг дэмжхийн хийдэн байдгийн. Тэгээд одоо өмнө говьт нь бас хийд байгаа гэдэг ч байгаа тийм. Бид дорн говьт амьдарч байгаа хүмүүс өөрсдөө ч явж үзээгүй. Зөвхөн Аривжаа хутагтын үлдээсэн өвөөр ингээд түшиглсэн аялал жуулчлал гэдэг юм бол говийн бараг 3 аймгаар явчих жах шиг байгаа тийм. Дорн говьт тэр нь байна. За тэгээд одоо галбын говийн тэмээ гээд мундаг сайхан тэмээ маань байна тий. Энэ тэмээний одоо магадгүй ферм аж ахуйг түшиглсэн эрүүл мэндийн аялал жуулчлал. За тэгээд хил орчмын аялал жуулчлал, өдрийн аялал жуулчлал гээд биднэрт ийм олон боломжууд байгаад байгаа юм байна. Гол нь одоо байгаа асуудлаа боломж нь ийм том байхад тий хүлээж авах одоо нөөц баацын асуудал байд юм уу? Нөгөө ирж байгаа жуулчдын ая тух стандартын асуудал байд юм уу? Энэ асуудлуудыг нь хэрхэн хамтарч шийдэх вэ гэд хүн болгон мэдээлэлтэй тодорхой болоод өөрийн авч болох өгөөжийг мэдчих юм бол мэдээж энэ эдийн засгийн тал дээр зөвхөн одоо уул уурхайг хараад суугаад байхгүй, мал аж ахуй, ноос ноолорын хитэн цаасыг хараад суугаад байхгүй ийм боломжтой юм а гэдэг одоо мэдээллийг л тэгшхүүх хэрэгтэй байна гэж ойлголоо тийм үү? Тий. Бид нар нэг түрүүн хэлсэн бид нар одоо орон нутгийн иргэд одоо бүх хүмүүс нэгдүгээр энэ аялал жуулчлал жуулчин гэдэг юм их чухал байна гэдгийг нэгдүгээр хүлэмжшөөрөх. Цаашлаад бид нар одоо түрүүн манай Ганбаатар хэлсэн. Бид нар үүсээ садлаагүй зөндөө олон гайхалтай эрдэнэсийн авдрууд байгаа тий. Тэгээ энэ бидрийг мэдээлэл бас маш сайн өгөх хэрэгтэй. Түүний нэгэн ч гэсэн өнөөдрийн бас подкаст нөлөө үзүүлэх болов гэж бодож байна. Дотоодын аялал жуулчлал. Цаашлаад бид нар гадагшаага чиглэсэн аялал жуулчлалыг харах хэрэгтэй. Би нэг 2023 оны мэдээ харж байсан санагдаад байна. Би зүгээр яг тоог нь хэлж мэдэхгүй байна. Одоо аялал жуулчлалын чиглэл тухайн 2023 онд гаргасан контентын зардал 1.7 тэрбум гэж яригджилүү та. Тэгэхээр тухайн жилд аялал жуулчлалаас орж исэн борлуулалтын одоо орлого нь бол хоёр их найдаар яригдаж байгаа. Нэгсэндээ бид нар хэдийн хэмжээний одоо зардал гаргаж байгаа. Тэрнээс нэг контент буюу те олон нийтэд одоо сурчлах чиглэлний гаргаж байгаа зардал чинь өөрөө нийт орж байгаа орлого чинь 0.3% гэлтэн гэж. Ингээ те. Тэгэхээр бид нар энэ бол маш том боломж бас эндээс харагдаж байна. Тэгэхээр манай говийн бүсэд үүсээ задлаагүй байгаа олон эрдэнэсийн одоо авдруудаа зөв зохистой тэ байгаль орчинд ээлтэйгээр шат дараатайгаар одоо төлөвлөөд үнийгээ одоо олон нийтэд одоо таниулах, сурчлах энэ ажил бол хувийн хвшилж өөрсдөө оролцох хэрэгтэй, төрч гэсэн энэ дээр нэлээд сайн бодлогоор оролцоод ингээд явж байгаа. За дорн говь дээр ялангуяа дорн говь дээр бол бид нар ингээд Азийн одоо жуулчд ялангуяа одоо Хятад гэдэг юм уу те шашны хадсаас хамаарад Аз, Орос, за дээрэс нь одоо Солонгос, Японы жуулчд бол түлхүү ирж байгаа. Тэгээ эдгээр чиглэгдсэн одоо брэнд бүтээгдэхүүн нэг гаргах, энийг илүү доктортой байлгах, хөгжүүлэх ийм хэрэгцээ. Тэр одоо маркетингийн ч юм уу одоо зардлууд гаргахаасаа илүү орон нутгийн иргэн бүр те одоо ирээд явж байгаа нэг гадаад гэлтгүү дотоодын жуулчтайгаа айтаахан харьцаад тэг стандарт хангас үйлчлэгээ үзүүлээ явж байгаа юм бол тэр нь өөрөө бас ингээд аман сурталчилгаа болоод явж байгаа гэдгийг иргэн болго ухамсарлаад за тэгээд энэ бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөн лөө залуучууд маань
анхаарлаа сайн хандуулаасаа тий эндээс одоо биднэрт хэрэгтэй маш олон одоо стратеги юм байд юм уу бодлогын юмнууд зөндөө гарч ирнэ. Тэгээд ямар боломж байгаа юм хотод байгаа хүмүүс ч гэсэн тий магадгүй хөрөнгө оруулагчид аж ахуйн нэгжүүд тий говьд ямар боломж байна вэ? Наашаа анхаарлаа хандуулаад боломжоос олоод хараасай тий манай говьор зочлоосай гэж хүсэж Яг чухал тий. Чухал зүйл хэллээ. Тэгэхээр ийм сайхан боломжууд байгаа. Тэгэхээр тийм учраас одоо энэ говийн аялал жуулчлал чиглэгдсэн хөрөнгө оруулалтуудыг хүсэж байгаа одоо ийм хөрөнгө оруулагч нар нэг анхаарч сонирхоорой. Дээрээс нь бүсчилсэн хөгжлийн зөвлөгөөн дээр манай залуучууд иргэд бүгдээрээ бас анхаарлаа хандуулад юу хийх гээд яагаад байгаа юм бэ? Юу руу зорж байгаа юм бэ гэдэг нэг юм цонхоор бүгдээрээ асуудлаа хараад явах юм бол хөгжил ойрхон байна. За тэгээд ямар ч байсан ухаж одоо олборлдог биш. Ургуулдаг, тань мэдүүлдэг, бас ухааруулдаг энэ аялал жуулчлалыг хөгжүүлэхийн төлөө бид аялал жуулчлалын бүх бизнес эрхлэгч нар ямар ч байсан бүх одоо хамтрагч нартайгаа нээлттэй хамтарчин ажиллах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд одоо бүхий л чадлаараа хичээн зүтгэхэд одоо манай салбарынхан бол бэлэн байна. Тэгээд одоо бүх одоо залуучуудтайгаа нийлээд говийн бүсийн аялал жуулчлалыг дараагийн төвшөнд гартал хүртэл хамтран ажиллахад болно гэдэг хэлье. Миний мангадартаа. За ингээд тавхан тэр дээрээс нь шин толгоогоор нь шороод толгоогоор одоо ингэж мөлхөж орж одоо төрхөй. За ингээд төрөнгөтөө наад ханаандагаа өгсдөөш гаргуул тэр ороосон шатанаа шин номын садан болж байна гэж гаргах сойтож байдаг. За би танд энерги төвдөр ярьж байсан. Энд ирсэн манай хотын аливаа төрд нурд нь шавьяасан нэг хотын олон төрд дагсан шав гэдэг учраас бүгдээрээ эвэн найрамдны батгаа болж кар гаргах сойтож болж иргэнэ.